Хончонбагийн гишүүн Батбаярын зүгээс миний явуулсан дууны 1-р бадгийг тавьж өгөөч гэж одоо уламжлангуйя. Мне кажется порою, что За энэ бол дэлхийн 2-р дайнд 7 хүүгээ алдсан нэгэн гэр бүлийн тухай дуу юм байна. 7-гийн 7 хүүгээ алдсан гэр бүлийн тухай юм байна. За энэ гэр бүл бол Өмнөд Осетийн Дизүрих гэдэг тосгоны Газданов гэдэг гэр бүл байсан гинэ. Тэгээ 7 сайхан хүүтэй айл байсан гин л дээ. 7 сайхан хүү гэдэг чинь бас янзын гоё гоцтой. Ингээд дэлхийн 2-р дайн эхэлж тэгээд 7 хүүгүүд нь дайнд одоо мордсон татагдсан. За ингээд 1941 онд эхний хүн Москвагийн төлөөх дайнд амь өргөцсөн, тулаанд амь өргөцсөн байгаа юм. За харин дараа нь 1942 онд бол дахин 2 хүн Севастополийн төлөөх тулаанд бол амь өргөцсөн гэдэг мэдээг сонсоод ээж нь энэ уй гашивгийн дийлгүүгээр нас барсан байгаа юм. Ингээ 3 хүүгээ дараалаад 2 жил дараалаад 3 хүүгээ алдчихаар чинь ээж нь бол уй гашууд автаад нас барсан байна шүү дээ одоо. Тий. Амар байгаа зү. Угаасаа яаж тий бас амар. За харин дараа нь 3 хүн Новороссийск, Киев, Беларуст болсон одоо дайн тулааны талбар дээр амь өргөцсөн байгаа юм л да. 3 хүн. Амар. За ингээд 7 хүүгээс нь сүүлийн хүү юу 7 дахь хүн амьд үлдсэн байсан. За тэгээд яг 7 дахь хүн бол тэр Берлиний төлөөх тулдаанд амь өргөцсөн тухай мэдээ бол ирэхэд тосгоны шууданч энэ мэдээг тэр өвгөн Газданов тул хүргэж өгөхөөс татгалцсан байна. Би энэ аймаар мэдээг би өмнөх 6 хүүгийн насварсан гэдэг мэдээг бол би хүргэсэн. Гэтэ би одоо 7 дахь сүүлийн хүүгийн насварлаа гэдэг мэдээг бол би үнэхээр хүргэж өгч чадахгүй нэ. Би зүрх алдаж байна гэж тосгоны шууданч хэлсэн юм билээ л дээ. За тэгээд тосгоны ахлагч бол одоо Яна гэдэг энэ мэдээг авчаад одоо тэгэл одоо өстой жинхэнэ тэр хүн талбал тосгоны ахлагч дээр буусан. Тосгоны ахлагч шууд одоо бодож байгаад яасан бэ? Тосгоныхаа одоо өвгчүүдийг дуудаад. За тэгээд ахлагч болон өвгчүүд нэм уй гашуу царайлаад тэгээд одоо тэр өвгөн Газдановын гэрэл балхсан гэнэ л дээ. За энэ үед бол өвгөн Газданов өөрийнхөө цорын ганц ач хүнтэй 7-гийн 7 хүүгээсээ цорын ганц ач хүнтэй байсан. Энэ ач хноо тэрвэрсэн гадаанаа ингээд нарлал охиныгоо тоглуулаад сууж исэн байгаа юм. За тэгтэл тэр тосгоны ахлагч болон тосгоны өвгчүүд ингээд уруу царайтай ирж байгааг харангуйтаа өвгөн бол юу болсныг шууд ойлгосон. Ингээд зүрхэн дийлэлгүйгээр шууд газар дээрээ нас барсан. Амар. Амар түүх байхгүй юм. Энэ бол өстөө өмнөхөр одоо тэр тосгон хийгээд ер нь тэр одоо нутаг орондоо бол үнэхээр хамгийн амар мэдээ болж байсан байгаа юм л да тэр үедээ. Ингээд бүр дайны дараа энэ чинь 45 оноос хойштой 1963 онд дайнаас хойш нэг 17 жилийн дараа 18 жилийн дараа за тэр тосгоных нь бол хоорондоо ярилцж байгаа тосгоны удирдлагууд нь өвдөг дээрээ сөхрөн суусан эхийг 7 шувууны хамт төрсөлсөн ийм хүрл хөшөөг нутагт нь босгосон байгаа юм. Нисэж байгаа 7. Одоо чи ингээд анзаарвал ингээд YouTube дээр ингээд зөндөө юм да ингээд 7 ингээд цуваалцсан ингээд шувууны хөшөө нэг имгэнтэй ингээд өвдөг дээрээ сөхрөө цууцсан тийм хөшөө бол их явдаг. Дайны тухай дуунууд дээр бол энэ хөшөө бол ер нь нутаг орондоо их алдарсан. За тэгэл одоо энэ түүхэн өөрөө өстө үнэхээр амар сэтгэл шимтрүүлэн түүх шүү дээ. Тэгтэл энэ хөшөөний талаар бол Дагестаны яруу найрагч тухайн үедээс үнэхээр хит байсан Расул Гамзатов алдарт яруу найрагч Расул Гамзатов бол энэ хөшөөний талаар сонсцоод за би ер нь энэ хөшөөг ер нь өөрөө явж очиж үзье гэж хэлсэн нэ. За ингээд очиж үзээд тэгээд Расул Гамзатов яруу найрагч бол сэтгэл нь хөдлөөд тэгээд нэг шүлэг тэрэлсэн. Гэхдээ энэ шүлгээ бол Дагестан хэл дээрээ өөрийнхөө авар гэдэг хэл дээрээ бичсэн. Орос хэл дээр биш, авар хэл дээрээ бичсэн. За ингээ авар хэл дээрээ бичээд Расул Гамзатов бол өөрийнхөө тэр дайны дараа хамт одоо нэг институтэд хамт сурж байсан Гамзатовын найз Наум Гребнев гэдэг хүнд бол
тэр шүлгээ өгсөн гинэ. Хамт сурсан Наум Гребневтэй. За энийг бол энэ хүн бол өөрөө Наум Гребнев гэдэг хүн бол орос хэл дээр маш өндөр чадвартай орчуулагч хүн байсан. Алдартай орчуулагч хүн байсан. За ингээд Расул Гамзатовын захиалгаар бол Наум Гребнев гэдэг хүн бол нөгөө 7 шувууны тухай шүлгийг бол орос хэл дээр бол хөрвүүлсэн байна. За тэгээд энэ шүлгийг л орчуулчаад байжсэн чинь тухайн үедээ бас үнэхээр хит дуучин байсан Марк Бернес гэдэг одоо дуучин энэ шүлгийг олж үзсэн байгаа юм л да. За тэгээд энэ шүлгийг үзчихэд тэр Марк Бернес бол маш их таалагдсан, түүхэнч таалагдсан, шүлгэнч таалагдсан. Тэгэнгүүтээ тэр өөрийнхөө найз Ян Френкел гэдэг хүнд хандаад за энэ шүлгээр миний найз за чи энийг нэг дуу болгож өгөөч ээ. За аль болохоор хурдан бэлэн болгоод өгвөл надад сайн байна гэж хэлсэн гэж байна. Аль болохоор хурдан. За энд бол нөгөө найз бол шүлгийг аваад ай хийх гэсэн боловч ерөөсөө нэг олигтой болж чадахгүй байсан. За яагаад олигтой болж чадахгүй байсан бэ гэхээр 2-3 шалтгаан байсан юм билээ. За нэгдүгээр тул Газдановын тэр ахан дүүсийн хөшөөн дээр бол тогруу биш юу нуус байдаг. Гэтэл одоо энэ дуучин бол Журавли буюу тогруу гэдэг дуу штэ. Тогруун цуваа гэдэг дуу байхгүй юу? Ингээд тогруу биш нуус бол яг жинхэнэ хөшөөн дээрээ байдаг. За ингээд тэр Расул Гамзатов бол аваар хэлнээсээ галуу гэж буулгахыг нь орос хэл дээр өрчүүлэхэд хэцүү байсан учраас ер нь бол тэр Расул Гамзатов бол тэр өмнөд Осетийн соёлын яамд хандсан гинэ. Гэхдээ энэ шүлгийг нэг засчмаар байна. Миний шүлгэл юм байгаа юм л да. Гэхдээ энийг би орос хэл рүү хөрвүүлэхдээ нугас гэдгийг нь би тогруу болгож өөрчилмээр байна гэд хүсэлтэд тавьсан байгаа юм л да. Хэдий өөрийнх нь зохиолж шүлэгдсэн. За харин Аз болж нөгөө соёлын яамных нь бол зөвшөөрсөн. За орос хэл рүү оруулахдаа та нугасыг тогруу болгочоо тань зөвшөөрж байна гэсэн. За хоёрдугаар шалтгаан нь бол тэр шүлгийн хувилбар дээрээ бол одоо монгол хэлээр орчуулах юм бол морд цэргүүд яагаад ч юм гэдэг мөр байд юм байна да. Энийг нь бол морд цэрэг болгож өөрчилсөн. За харин орос хэл дээрээ бол миний кажца порю что дижигити гэж байдаг. За энийг нь бол зүгээр л солдати болгож өөрчилсөн. Арай жоохон товчлсон. За ингэснээр дууны утга бол илүү өргөн, илүү хүнд ойлгомжтой болж ингэж засагдсан байгаа юм. Шүлгийн утга нь. За ингээд Ян Френкел гэдэг хүн бол 2 сар гарна ноцолдож байгаад ингээд дууныхаа аяыг бол анхны хувилбараар бэлэн болгосон. Гэхдээ Ян Френкел гэдэг энэ хүн ч гэсэн бас өөрөө дайны тэр гашуун амтыг мэдэрсэн хүн байсан. Яагаад гэвэл 1941-с 42 онд бол Зенитийн сургуулиудад суралцж байхдаа маш хүн дээр шархтаад нэлээд удаан хугацаанд эмнэлэг төвтөж дайны тэр зовлонг бол бас л өөрийн биеэр мэдэрсэн юм байсан. За ингээ 2 сарын туршид одоо ноцолцсны эцэд бол энэ Журавли гэдэг дуунд одоо ай хийгээд анхны хар хувилбараар бэлэн болоо. Тэгээд уццсан байгаа юм. Уццсан байгаа найз руугаа. Марк Бернес руугаа уцтаад. За би нэг ай хийчлээ. Чи нэг сонсноо та гэсэн байгаа юм. За ингээд уцсны цаанаас нөгөө аяын сонсгосон чинь Марк Бернес гэдэг энэ одоо алдартай дуучин асгартал уйлсан гинэ. Гэхдээ хамгийн онцлог нь Марк Бернес гэдэг дуучин бол одоо нэг биднийхээр бол одоо юу юм шиг Сталин шиг тийм одоо царайтай, дундад Аз царайтай. Тэгээ ийм өтгөн ширвээ сахалтай. Тэгээд ийм нэлээд дошгон царайтай юм байхгүй. Тэгээд нэлээд тийм сэтгэл хөдлөл багтай, нэлээд хатуу ийм хүн байхгүй Марк Бернес гэдэг хүн чинь. Гэтэл энэ хүн асгартал уйлж яах гэдэг бол нөгөө найз нь бодсон юм. За Марк Бернес асгартал уйлж яах гэж чинь энэ хүний ямар ч сэтгэлийн хүн утсыг хөндөж чадсан ай болж дээ гэж бодсон гэж байгаа байхгүй тэр хүн дуртай. Харин Марк Бернес бол дууг сонсож аяын сонсож дуусчаад хэлсэн гинэ найздаа. За гүшөө надад бол энэ дууны ая шүлэг болоод энэ дууны ая их таалагдлаа. Гэхдээ миний найз энийг ер нь жоохон хурдлуулж өгөөч ээ. Хурдан бэлэн болгож өгөөч ээ. Тэгээд жоохон засвар байсан юм байна л да. Ингээд Бернес бол шавдуулаад эхэлсэн байгаа юм. За яагаад тэгэхээр энэ үед л Марк Бернес маш хүнд өвчтэй байсан юм. Ер нь бол Марк Бернес бол одоо рак өвчнөр өвдсөн байсан. За тэгээд Марк Бернес бол ерөнхийдөө бол өөрийнх нь амьдралын сүүлийн өдрүүд ирж байгаа гэдгийг мэдэрсэн байсан. Ер нь бол өнөө маргааш үхэх гэжсэн хүн байхгүй юу. За ингээд эргэн тойрныхаа найз нөхдүүдийгээ яаруулад тэгээд 1969 оны 7 дугаар сарын 8-ны өдөр түүний хүүн Марк Бернесийн хүүн аавыгаа арай гэж сугадаад
Тэгээд одоо дуу бичлэгийн студид хүргэж өгсөн Марк Бернес энэ дууг ганцхан дублээр л гаргасан. Ерөөсө давтаж дуулаагүй. Нэг л дуулсан тэгэл тэр нь бичигдсэн. Би ахиж дуулахгүй гэсэн. Тэгээд хэрвээ энэ дууг анхааралтай сонсох юм бол Марк Бернесийн хоолойнд тэр нэг юм тэр мэдгэж байгаа тэр ууй гашуу тийм ээ өөрийнх нь амьдралын тэр сүүлийн өдрүүд ирж байгаа гэд бүх юмыг анзаарч болно гэж ярьж байгаа байхгүй. Ингээд Марк Бернес бол энэ дууг 7 дугаар сарын 8-ны өдөр ганцхан дублээр гаргацгаад энээс 1 сарын дараа буюу тэр оныхоо 69 оныхаа 8 дугаар сарын 16-ны өдөр насварсан. Харин Марк Бернесийг насварснаас 2 хоногийн дараа дуучин Марк Бернест Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин гэдэг цолыг олгосон байт юм бэл. Бас л амар төвхтэй дуу байгаа зэн. Тийм байна. За ингээд Тогрон цуваа гэдэг дуу гарснаас хойш эн чинь бүр 1969 онд гарсан дуу байгаа шүү дээ. Энэ дуу гарснаас хойш бол үнэхээр одоо тэр зөвлөлт социалист лагерын бүх орнуудад энэ дуу улстай хийдийн хийт болоод ингээд энэ цагаас хойш бол ер нь эх орны дайны тулаан болж байсан газар болгонд Тогрон цуваатай хөшөөг маш ихээр барьддаг болсон юм байна. Дурсгал болгож. Төгсгөлд нь яг уу Марк Бернес гэдэг дуучин бол энэ дууг дуулж байхдаа өөрийнх нь амьдралын өдрүүд бол 1-2 өдрөөр хэмжигддэг болсныг бол мэдэрсэн байсан учраас энэ дуунда өөрийнхөө мэдрэмжийг бүгдийг шингээсэн байх таа гэж боддог. Энэ дууны шүлгээ зохиож исэн Расул Гамзатов яруу найрагч гэсэн тэр Газдановын гэр бүлийн ууй гашуйг тэр үед мэдэрч бас одоо шингээсэн болоо гэж боддог. Тэр утгаараа энэ дууны шүлгэн, энэ дууны аян, энэ дууныг орчуулсан орчуулагчийн үг нь дуучин гэд бүх хүмүүс бол энэ дууг бол үнэхээр одоо бүхэл юмаа шингээж хийсэн болоо да гэж боддог. Тэгээд магадгүй монгол хэл дээр энэ Тогрон цуваа гэдэг дууны шүлгийг би бас нэг орчуулсан тэр Оюунбат гэдэг юмны орчуулснаар нэг 2-3 мөрийн дуудаж өгье. Энүүгээр одоо миний энэ түүх бол ерөнхийдөө өндөрлж байгаа юм. За Тогрон цуваа дууны үг гэсэн байна. Цусд тулааны талбараас эргэж ирээгүй цэрэг ирсийг ягаад ч юм хөрт дэлхийд оршуулгадаагүй Тогрон цуваа болсон гэж би бодноо. Тэнгэрт дүүлэн гагнах болгонд нь хичнээн удаан цаг хугацаа өнгөрснийг санахтаа тэдний хойноос чимээгүйхэн харж харуусал гунигт автдаг бизээ. Өндрөөс өндөрт хөөрөн ядартлаа нисэж өдрийн турш манан дунд өөрсдийн дунд зайвалдээж буй магад надад зориулсан байж болох юм аа. Би хизээ нэгэн цагт нисэх болно Тогрон цуваатай цуг нисэхдээ тэнгэрээс Тогрооны хоолоогоор газарт үлдсэн та бүгдийн нэрсийг дуудах болно гэж ингэж орчуулсан юм билээ л дээ. Бас амар шүлэг байгаа үз. За ийм нэг гоё дууны түүхийг би Хончин багийн гишүүн Батбаяр миний би чадан ядан та бүгддээ сэрүүлэн хүргэлээ. За. Бүхөр хоолой зангираад юм гэсэн чинь ярьж юм баг. чадахгүй. Тэгээ энэ гэхдээ үнэхээр гоё түүх байсан. Сэтгэлд их хүрж исэн миний хувьд бол.